Onde tem За сайн байна уу монголчуудад. За намайг Чингүнжаа гэдэг. Тэгээд за 2-3 жилийн өмнө чинь одоо миний нэг тийм бичлэг гинц задраад. Тэгээд би ч одоо өөрийнхөө бичлэг тийм байдгийш бас мдэггүй л явсан л та. Баримт кино хийсэн. Тий, гадны BBC-ийн хаанхын. Би тэрийг нь одоо яг сандгүй ямар ч нэг гадаад улсын тэрнийг байгуулгал аваа ирсэн. Тэгээд над дээр ядчааг 2001 он баггүй 2001 он. 89 оных. Тий, би ч 89 оных. Тухайн үед яартчгүй 11-тэй. Тий. 12-тай болчихсон. 11 Яг тухайн үе одоо хуулиар бол 14-5 өрөөг бол чамаг тэр колонд оруулах хэсгүй шүү дээ. Тий. Ер нь яг юу болсныг чи нэг өөр ярьж. Тийм. Тэгээ би чинь одоо яг тухайн үед чинь төмөр замд байдаг байлаа. Тэгээд одоо төмөр замын бариатай чуулга гэл одоо тухайн үед чинь ганц том газар байлаа шүү дээ. Одоо тоглолт Монголд одоо бүгд юм байдаг. Тэнд ингээ барийнхаа хүүхдүүдтэй байжгаад яг тэр нэг сахилахгүй манаа нэг байрны хүүхдүүд өш манайхаа энд ундаа байна гэл. Тэгэл нэг жижигхэн порчгон ороод ундаа авчихсан. Түцний. Тий. Үгүй тэр нэг одоо бариатай чуулгын ихгүй. За. Тийм. Тэрний тэгээ ундааг нь аваад тэгэл маргааш нь цагдаа нар үржиж барьж аваад тэгээ юу олсон ч мэдээгүй. Тэгээд тухайн үеч мас цагдаа сэгэлгч бас аягүй хэцүү л байлаа. Бид чинь 7 ойлгүй 8 хоног камерт хорьсон бид. Хэдүүл байлаа. Яг тэг чин барьж авах чинь биднээс чинь одоо нэг бас нэг өөр хамсаатуулаад нөгөөс танихгүй нийт 6 хүүхдэр хэвцээ. Манай нэг 2 найз битгуур үлдээд яг эцэс үлдээр битгуур үлдээд тэгээд нөгөө байдаг чинь 7 8 хоног чи бид чи юу ч хийдэггүй. Тэгээ албаар нүдэн дээр хоол харуулдаг. Өдөр болгоо. 7 хоног юм өөхгүй чи хоол харуулж. Тий. Албаар ингээд нүдэн дээр ингээд халуун сувтаа хоол харуулаад тэгээ ингээд хурж ирээд яг камерын үүдэн дээр хурж ирээ. За ингээд та нар өшөө юм надад хэлэхгүй мөгөө. Тэгээ бид чи яг юу хэлэх юм бэ тийм? Бид нар яг юу хэлэх ёстой юм бэ гэхээр тэгвэл тэгээ байж хэлэх болохоор хэлээрэй гэл. Тэгээ биднээс байцаагч нэрхтэн хүмүүс юм эмхтэн одоо Баянгол дүүргийн 1-р рэлц гэж явдаг байсан баха. Тэр яг 5 таны бариатай чуулга яг хажуудлын Орсын байранд цадаг хэлц байдаг байсан. Тэр чинь одоо дэвшлэгч үлээ ахлагцлагч болтой бод ханд гэж эмхтэн хүмүүс. Эмхтэн үнд гэж юм уу? Тий. Чи их хүн биш юм уу? Амар л тийм мэдэн шүү дээ. Юу дээ тухайн үед чахаа бүр тэр цагдаа сэглэн гэдэг амар зоднод үстэй бид ч юу вэ бүр нохоо шиг зодж балбаа штэ. Тэгэл биднес чинь за нэг телевиз дуудсан юм а тэгээд яг 4-5 хоног хонжох явц дээр Монголын телевиз юм уу? Тий яг би одоо санахын UBS телевиз гэж санаад байдیں۔ За. Тухайч UBS телевиз би одоо UBS телевиз гэж санаад байна. За. Тэгээд бидний чинь ярьслага өгөөд ярьслага гэдэг телевизээр гаргуулангуудаа за энэ хүүхдүүд ингэж одоо ундаа баахан юм хулгай дээр юм хийсэн. Энэ хүүхдүүд одоо юм алдсан буюу манай цагдаа гэс тэр ирээрээ мэрээрээ гэдгсэн чинь маргааш нь мангар олон бүр ойцтой зогссон. Хойлтууд байна. Ойцлоо зогссон. Тэгээд энэ хүүхдүүд алдсан бол хүн зар тавьж байгаа. Тий, зар тавьж байгаа зургатаа. За тэгсэн чинь маргааш нь мангар хүн одоо нэг бараан дээр ойчилж байгаа юм шиг ойчилсан. За. Тэгснэ яг хүмүүс оруулж гэсэн байцаагч оржснаа бидэрт нэг халуун сав халуун савнд жоохон хоол оруулжсэн. 7 хоног хоол байлаа. Тий. За идчих гээд. Тэнгүүч бид чинь амар өссөн хүүхдүүд чинь хоол идэнгүү сэтгэл санаа сэргээл баярлаад игэлт юм байна. Тэнгүүдээ нэг гарах гэж байгаа юм шиг нэг юм яагаад тэнгууд нь бид чинь баярлалаа. Тий. Тэгсэн чи одоо ингээд байцаагч та нарыг явуулах гэж байна. Хамгийн гол нь одоо энэ хүмүүс орж ирээд энэ хүүхд мөн үгүй би асуун зав энийг орж ирэх хүмүүсээс дөнгөж чи зүгээр л энэ их ч мөн байна. Тийм мөн л гэж хариулаад байгаа заа юу. Яг юу болох гэдэг нь ойлгоогүй байхгүй. За гал тэгээд битгүүр суужлаа. Тэгсэн чинь за эхний ороорой гал ороод ирсэн. За та яасан бэлээ гэл тэгсэн чинь нэр байцаагч чинь биднийг жоохон хол суулгаж байгаа шүү дээ. Тэгээ нэг хүмүүс чинь байцаагч ямарж байгаа л нөгөө хүн чинь бурж биднийг харж байгаа. Тэгснэ ингээл хуржэл. За чингүн энэ мөн үү? Энэ их чинь мөн үү чи таньж нүнгүүл. Би нөө мөнгө хэлээрэг хэлсэн юм шиг. Мөнгө гэл толгойлоход байгаа байхгүй. Тэгэл за сайн байна гал. Тэгээд тэгж ягаад манай нөгөө хоёр найз чинь 7-1-нд 6 жилээ ба надад бас л яг ялгаа авахгүй 6-7. Бид гурав чинь гурвуулын адилхан 6-7 хэрэг хүлээлгээд. За тэгээд би чинь яг тэр хэрэг хүлээснэг мэдчингүүдээ бид гурав чи юу хийчих вэ гэд. Тэгээд тэгсэн чинь айлт байхгүй зүгээр ингэж хэлүүлээл болоо. Одоо таагаараа явуулна гэд. Тэгээ манай хоёр найзыг аваа явчихсан. Тэгээд би намайг ганцаар нь үлдээсэн бохгүй. Камерт. Тэгээ би байцаагчаас манай найз цайцаг чи явуулсан шүү дээ Чингүнж. За гэлүүний явуулсан. Тий, гэлүүний явуулсан. Одоо чи явах гэж байгаа гэ. Тэгээд намайг
араас нь аваа явсан. Араас нь 69 суулгаад тэгсэн нэг гавтаа хорж ирэл. Тэгснэ намайг цуг гавлчихгүй. Тэгэхээр гавлахаар нь би чинь ерөөсөө яг ингээл ойлгоод тэгсэн юу гэртээ ярих хүн чи юу гав бэ гэдэг. Тэгсэн чинь 69 руу тийм одоогоор хүүхдэн мөрдөн рүү авч явж байгаа цагдаа нарын ч юм уу юу чи. Хүүе эн чинь жоохон хүүхдтэй шүү дээ чи энэ одоо ариа буруу юм болцсон юм шүү дээ. Миний дөө яасан ийс ингээд тэгээ би үнэнгээ хэлдэг байхгүй ингэсэн тэгсэн гэдэг. За одоо бид нар бол мэдэх юм байхгүй. Тогтоол нэг нь тогтоол гарцсан. За. Тэгээ хүүхдийн колон дээр авчирваа. Тэгэнгүүт би яг за энэ шоронд ирж байгааг би одоо мэдчихэж байгаа юм чинь. Тэгээ би чи өөлээд юу болов юу гэл. Тэгсэн чинь шоронгийн хянагч нь үе энэ жоох хүүхд байна. Ингээд тэгсэн чинь цаанаас нь за нэг нь тогтоол гарцсан. Бид нар бол одоо тогтоолтой ирж байгаа юм яалтай гэлээ авж байгаа. 11-т хүүхд. Тий. Тэгээ би насаа хэдэн настай байх гэхээр би хэдэн настай би яг л хэлсэн. Гэтэ байцаагч намайг явахаас өмнө за чимгүй 15 та гэж хэлээрэй. Ямар байлаа. Тий 15 та гэж хэлээрэй. Тэгээ би ч гэсэн өөрөө яг тухайн үедээ ч хүүхдээс болохоос яг сайн ойлгохгүй заа гэж хэлээл тэгэл хэдэн их нь 15 таа л гэж хэлээл тэгэл орчиж байгаа шүү дээ. Тэгээ би чинь бүр жоох хүүхдээсэн. Тэгээд ороод тэгээ би чинь нэг 10 хэд хонжсэн баха мөрдөнд ороод. Тэгсэн нэг юм шалгалт малгалт гээл нэг юм яриалах шиг байсан. Тэгэл нэг үүд тухай чинь ингээл үүдэнд тийм хүн амт ирэнгүү бүгд хан руугаа хараа зогсдог уу юусэн. Тэгээ хан руу хараа зогссон чинь нэг гадаад хүн намайг харсан. Эдгээр жоох хүүхд наашаа өрөөд иртэйгээл. Тэгэл оцсон чинь орчуулагч нь нэрэл миний дөө яасан юу болсон ийсэн гэхээр би яг тухайд би яг тэгэл яг үнэнгээ хэлсэн. За би ингээд нэг ийм гэмт хэрэг хийсээ. Би ингээ ундаа авсан найзуудтайгаа. Тэгээ өөр юм бол яагаад ч вэ тэгсэн манай байцаагч бидрийг бол тэдэн хоног ингэж хорьсон 15 та гэж хэлээрэй гэсэн. Тэгээд энд авиадрлээ. Тэгээ би яг ундаа одоо ингээд айж байна ингээд юу ч ойлгохгүй нэгээд. Тэгсэн тэгээд Баянгол дүүргийн шууд прокурорыг дуудаал. Хариуцсан прокурорыг дуудаал. За прокурор наашаа өрөөд иргээл. Тэгэл за энэ юу болж байгаа юм бэ та нар энэ насан туршийн хүүхдийг ингэж яасан мэн гээд. Тэгээ прокурор намайг аваа буцаа явж байгаа. Юу ганцаас гаргаад. Тэгээ яг тэр гарахаас тэрхэн мөчөд тэр нэг гадаад хүн намайг өргөж аваад. Оо за. Тий. Ер нь бол гарах үндэслэл би тэр болсон юм болоо гэж бодоод байдсан шүү